Монгол Улсын хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд дотоодын цементийн үйлдвэрлэлд нийт 225.4 сая ам.долларын санхүүжилтийг олголоо. Тодорхойлбол хөх цавын цементийн үйлдвэрт 70.9 сая ам.доллар, Монцемент цементийн үйлдвэр байгуулах төсөлд 65 сая ам.доллар, Ховд Эко цемент төсөлд 28.2 сая ам.доллар, хөтлийн цементийн үйлдвэрийг өргөдгөх шинжлэх төсөлд 61.3 сая ам.долларын санхүүжилтийг олгосон юм а. Монгол Улсын хөгжлийн банкнаас олгосон дээрх санхүүжилтийн үр дүнд цементийн хэрэглээг дотоодын үйлдвэрүүд хангах боломж бүрдлээ. Маг цемент компани 2014-өөс 2017 онд хэрэгжүүлсэн хөх цавын цементийн үйлдвэрийн төсөлд хөгжлийн банк 70.9 сая ам.долларын санхүүжилтийг олгосон. Ингэснээр Дорноговь аймгийн Далан жаргалан сумын нутагт жилд 1 сая тонн цемент хуурай аргаар үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр босож, дотоодын цементийн хэрэглээний 30-аас 40%-ийг хангаж байна. Монпельмент компани 2014-өөс 2023 онд хэрэгжүүлсэн Монцемент цементийн үйлдвэр байгуулах төслийг 65 сая ам.доллараар санхүүжүүллээ. Ингэснээр олон улсын стандартад нийцсэн жилд 1 сая тонны хүчин чадалтай цементийн үйлдвэртэй боллоо. Western Holt компани 2019 онд эхлүүлж 2024 онд ашиглалтанд оруулсан Ховд Эко цемент үйлдвэр барих төслийн 30 орчим хувь буюу 28.2 сая ам.долларыг хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн. Үйлдвэрийг ашиглалтанд оруулснаар жилд 250 мянган тонн буюу 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэн баруун бүсийн хэрэгцээг хангаж 350 шинэ ажлын байр бий болж шууд болон шууд бусаар орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин 3000 орчим иргэний орлого нэмэгдэх боломж бүрдсэн. Түүнчлэн баруун бүсэд орон сууцжуулах хөтөлбөрийг эрчимжүүлж, орон нутагт агаарын бохирдлыг бууруулах, үндэсний инженер, техникийн ажилтнуудаа сургах, бэлтгэх, баруун бүсийн хэрэглээг хангах, Оросын холбооны улс бүгд найрамдах Казахстан улсад экспортлох зэрэг боломж нээгдэж байна. Хөтөл төрийн өмчит хувьцаат компани 2012-оос 2020 онд хэрэгжүүлсэн хөтлийн цементийн үйлдвэрлэлийг жилд 1 сая тонн хүртэл өргөдгөх шинжлэх төсөлд 61.3 сая ам.долларын санхүүжилт олгосон. Үүний үр дүнд хөтлийн цементийн үйлдвэр дотоодын хэрэгцээний 40 орчим хувийг хангах хүчин чадалтай боллоо.